Баруун тишээ. Зүүн тишээ. Баруун тишээ. Зүүн тишээ. За болсон. Дайсны зэргүүндээ бууж өгцгөө. Би дайрлаа шүү. Хүүе хуайлгаа хийчих юм бөөрөө. Тэгээд айгаач дээ. Адаа чамаас айхгүй. Бөөрөө чи яаж гавэ? Яаси? Би гоё буугаар тоглож байгаа зү. Би сая яасан гэж би тэнд бүр бутавлаа шүү дээ. Гурван багийн над руу дайраа заяа. Тэгээд би ингээд тэр гурвтаа ингээд буудалцгаад тэгээд тэгсэн чинь тэр гур буу байдгүй. Тэгэхээр нь би яг буугаараа ингээд буудгаал гэсэн чинь миний сум байдгүй. Тэгээ би яах вэ гэж бодож байгаа зодтолтоод. Тэгээ байж хагаад сумаа холоод тэгээ сумаараа буудаад. Тэгээ би бүр тэнд бүр тэр гурыг жинхэнэ ашраалаа шүү. Яа бөөрөө чи яа ингээ худлаа яриад идэм бэ? Харин чи яагаад худлаа яриад идэв? Тэр худлаа ярьсан. Тэгээ чи хоёроос ичихгүй байх уу бөөрөө? Яхаар юунаас ичих хэвтэй? Чи нүцгэн байгаа үстэй. Би лав чамаас иччихэна бөөрөө. Хөөе, жинхэнэ байж тээ. Баатарлаг зүйл хийдэг, бусдыг хамгаалдаг. Дээрээс нь ийм том ийм террористууд юм нүцгэн байд юм байл шүү. Муу харагдаж байна уу би? Надад лав таалагдахгүй байна чи. Миний буу муухай нөө. Буучин чи агуу зүгээр л энэ л да. Чи хувцгүй болохоор чамаас би лав хичээд байна. Чи бит хоёроос ичихгүй байх уу? Харин. За. Явж хувцаа өмслөө. За явж хувцаа өмсөө. Яа, энэ бөөрөө одоо хойлоогоос ичдэггүй байх та тийм арга. Харин тий. Би орж ирэхээр нь бүр сандраад өмнөөс нь ичээд бүр. За хоёлаа бүжгээ өргөжлүүлээ сурах уу? Энэ бөөрө гэдэг юм уумлээд ороод ирлээ тий. Харин тий. За тэгвэл ичнээс нь ажиглая. Одоо тэгэхээр би нэг шинэ бүжгээг ажиглана. Альснаа. Өмнөхөө сураагүй байж дахиад шинэ гэж үү? Үгүй, тэрнтэй адилхан. За, гартаага. Хөөе. За, өмсчлөө. Өмссөн үү? Йой. Та хоёр юу хийж байгаа? Бүжиг сурж юм. Бүжигээ. За, шал хэрэггүй юм ий. Хөөе, тэрний хооронд та хоёр гоё баатарлаг зүйл хийгээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тий. Тэдний юу хийдгийг судлаач дээ. Тэгээс баатарлаг зүйл хийгээч. Тийм юм чи эрэгтэй хүмүүсийн сонирхдог зүйл. Тэглээж бид хоёр тэрийг чинь сонсоод бас судлаад яах юм? Бид хоёр чи шал мэрэгчлээ болсон. Эрэгтэй эмэгтэй хамаагүй. Тэгтэй биш дээ. Би ер нь бодлоо тоо. Би баатарлаг зүйл хийдэг амтан болохыг хүсэж байгаа байхгүй юу? За. Хүмүүс тусалдаг тийм хүчтэй, бяртай, зоригтой. Тэгэл хүн болгоо хараад хөөх бөөрөг хартаа лаг юмаа, гоё юмаа гэл ингээл гоё хагац тээ. Би штэ тэгээд цагдаа болд юм уу? Цагдаа. Тий, цагдаа хүмүүс чинь тэгдэм байл штэ. Дандаа буруу зүйл хийсэн хүмүүсийг баривчлаад, муу зүйл хийсэн хүмүүсийг муу зүйл хийсэн гэдгийг нь ойлгуулаад тэгээд гимгүү хүмүүсийг чинь хамгаалт юм байл штэ. Тийм л дээ. Хөө тэгээд бастай юу? Би цагдаа болъё гэж бодсон байхгүй юу? За. Цагдаа чинь тийм гоё штэ, зоригтой. Тэгээд муу хүмүүсийг баривчлаад байдаг. Тий. Тэгээд бас гимбүүргүй хүмүүсийг хамгаалдаг. Тий. Тэгдэг үсттэй. Тий. Тэгдэлтэй. Гэхдээ бөөрөө чи өмнөх нөгөө сансрын нисгэгч болно гэснээ яасан юм бэ? Харин чи цагдаа болж чадахгүй яг. Чадна штэ. Тэглээж цагдаа чинь хүмүүс цагдаа хийдэг штэ тий баргада. Тийм ээ. Маргада. Амтан цагдаа хийж болдгоо юм уу? Болно л да. Амтан үнэрлэх чадвараараа цагдаа хийж болно. Би ч болон гайгүй үнэрчлээ. Тэгтэй биш үү? Ямар амтан цагдаа болж ийсэ? Арай тугал болж байгаагүй зү. Үгүй ээ. Тэгэхээр чи цагдаа бол баг анхны тугал цагдаа юм шүү. Тийм биш үү? Зүгээр би бүр хэрэгтнүүдийг жинхэнэ барин заяа. Би ингээл гинт хэрэг хийж байгаа хүмүүс нь штэ. Хүмүүс тэрнийг нь хажуугаар ингээл юу ч мэдэхгүй юм шиг ингээл явж байгаа л. Гинт шууд цагдаа руугаа нөгөө нэг хамт ажилладаг цагдаануудад шууд товлоод юу ярьж ин яах чинь гэдгийг нь газ нууцаар сонсонгуудаа ингээд юу ч болоогүй юм шиг яг ингээд хэл мэддгүү, хүний хэл мэддгүү тугал шиг ингэж явж байгаад очиод тэд нарт хэлээд тэгээд тэр хэрэгтнүүдийг баривчлана. Ямар вэ? Тэгэхээр чи цагдаа болж яг чадахгүй. Чадахгүй хараа. Тэгснээс баг өмнө нөгөө нэг сансрын нисгч билүү.
Тэр мэрэгчл чи илүү гоё байсан баха. Үгүй сансарт нисгээр тэг жоохон цаг хугацаа гарах юм шиг байна. Тэгээд сансарт нисгээс өмнө газ нэг цагдаа олчт юм уу гэж бодсон байхгүй юу? За тэгөө тэг. Дураараа юм гэж бас байдгаа тийм маргада. Харин тийм. Ой, цагдаа хүмүүс ч үнэхээр л бүр ингээд супер хүмүүс байд юм байл шүү дээ. Бидрийг үдчихэж байгаа нөгөө хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдтэй зориулаад гой мэдээлэл хүргэл та төхөө. За. Тэгвэл мэдээлэлээ үздэхээ. Хоёулаа танилцсан намайг Инжир гэдэг. Хичээн Уянгаа гэдэг. Хичээн Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлцийн хүүхдийн асуудал хариуцсан мэрэгжилтэн цагдаагийн төслийг цолтой. Одоо нөө багчууд та нарынхаа эрх үүргийг зөрчсөн үү, хохирсон уу, багчууд та нартаа тусалдаг ийм албан тушаал дээр ажилладаг юм байна. Би танаас нэг хэдэн асуулт асуугаадах юм. За. Цагдаа хүн гэж юу н ямар хүн байдгийг хэлэх вэ? Цагдаа хүн гэдэг нь нийгмийн гэмтэрэг зөрчлөөс урдсан сэргийлэх, гэмтэрэг зөрчил үүлдэгдсэн тохиолдолд гэмтэрэг зөрчилд өртсөн, хохирсон хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг тангараг ургасан албаагчийг цагдаагийн албаагч гинэ. Цагдаа хүн ер нь юу хийх ёстой вэ? Цагдаа дотор айгүй олон төрөлтөө. Одоо бидний нэг манай багчууд найзуудын маань маш сайн мэддгээр замын цагдаагийн албаагч нөө тохиур барай зам дээр зогсдог. Бидний нөө машины хөдөлгөөнийг зохицуулдаг цагдаа нар байдаг. Гэмтэрэг зөрчлийг шалгадаг мөрдөгч нар байдаг. Хэв журмыг сахиулдаг, алаг тэрэгэн дээр гардаг. Нөө машины алаг тэрэг машиныг мэднэ штэ. Тэр дээр гардаг цагдаа нар байдаг. Тэгээ дээрэс нь санхүү, хүний нөөц, бичиг хэрэг гээд захиргааны албаагч нар бас байдаг. Манай бөөрө гэдэг бөөрө маань цагдаа болохыг хүсэж байгаа юм. Цагдаа болохын тулд ер нь юу хийх ёстой юм бол? Цагдаа болохын тулд өөрөө хамгийн нэгдүгээрт манай найз маань эрүүл чигрийг өсөж тойрнох хэрэгтэй. Маш сайн унтаж амарсан, бие бэлдар сайтай. Тэгээ дээрэс нь хичээлдээ маш сайн байх хэрэгтэй. Цагдаа мэргэжлийн хамгийн гоё нь юу вэ? Цагдаа мэргэжлийн хамгийн гоё нь гэдэг юм бол гэмтэрэг зөрчил, эрхэн зөрчигдсөн, өртөгдсөн, хохирсон иргэдтэй туслаад тэдний баярлаа гэдэг үгийг сонсох хамгийн сайхан. Хүүхдүүд бид нэр өөртөө яаж муу хүмүүсээс хамгаалах вэ? Хүүхдүүд маань нөгөө нэг тодорхой төрлийн эрхтэй, дээрээс нь эрхээ дагаад үүрэгтэй. Одоо жишээлбэл манай юмжирийн маань биеинд одоо танихгүй хүн, том хүмүүс хүрэх ч юм уу те. Энэ тохиолдолд чи цагдаагийн байгууллагад хандаад эрхээ хамгаалуулах хэрэгтэй. Бидний хамгийн сайн мэддэг сурч боловсрох эрх, тэгээ дээрэс нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, тэгээ дээрэс нь гэмтэрэг зөрчилгүй орчинд амьдрах эрхтэй бид нар манай багчууд найзууд маань айгүй олон төрлийн эрхтэй. Тэр дундаас жишээлбэл хэлэх юм бол эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэмтэрэг зөрчлөөс урдсан сэргийлэл хамгаалуулах, эрүүл мэндийг хамгаалуулах гэж зөндөө ол эрхтэй байдаг. Манай найзууд эрхээ маш сайн мэдчих хэрэгтэй. Эрх нь хэрвээ зөрчигдсөн гэж үзэх юм бол хүүхдийн тусгай дугаар 108 дугаар, цагдаагийн тусгай дугаар 102 дугаар руу дуудлага өгөөд эрхээ хамгаалуулах хэрэгтэй. Манай 108 дугаар маань болохоор биднэрт хууль зүйн зөвлөгөө өгдөг. Би одоо ийм асуудал тулгарлаа, энэ дээр маань миний эрх зөрчигдөж гин үгүй юу гэдэг талаараа 108 дугаараас асуух юм бол 108 дугаар маань та нарт зөвлөгөө мэдээлэл өгдөг байгаа. Өнөөдөр гоё мэдээлэл өгсөн таньда баярлалаа. Амжилт хүсье. Чамд ч гэсэн баярлалаа. Тэгээ бөөрөөгөө мундаг цагдаа болоорой гэж хоёлаа өрөө. Тэгээ. Баярлалаа. Тэгээд ямар санагдав та бөөрөө? Хараа Гоё хагац тий. Хөөе. Цагдаа ч тэгтээ дотор айгүй олон янз байд юм байна тий. тий. Замын цагдаа. Илрүүлдэг. Мөрдөгч гэсэн үг байхгүй да. Тэгэхээр хүн муу хүмүүсийг барьдаг гэсэн үг юм уу? Тий. Би чадна тий. Чи тэгэхээр барих гар бас дээрээс нь юун чи чадахгүй. Чадах уу? Хөөе. Хэрвээ ингэж чадна гэж бодож байгаа юм бол тэрнийхээ төлөө зориглоод үзэх хэрэгтэй байхгүй юу? Би тэгээ зориглож хичээж үзээгүй ээжиж за би чадахгүй байхаа гэх юм бол тэгэл хэн чадахгүй. Тэгэхээр би одооноос зориглоод хичээгээд үзнэ. Тэгэхээр бөөрөө чи нөгөө сансрын нисгэгч мэрэгчлээ яах юм бэ? Шууд ингэ хайж байгаа юм уу? За тэр тэгээ болно шүү дээ. Хаяхгүй тэрийгэ ч гэсэн юм. За тэгвэл хичээгээл л үз. За. Би маргата. Харин тий. Чи бит хоёрыг сайхан бүжиглж яах чинь. Саад болоод ороод ирэх юм. Би энэ бүжийг сураад гой бүжигчинж болчих юм билүү яаж мэдхийм? Ой чи биш дээ мөрөө. Нэр ямар мэрэгчлээ болохыг хүсэж байгаа. Ер нь штэ тий. Би бүжигчин болнаа. Бүжигч. Хүй, яасан бэ бөөрөө? Бүжигч.
чадахгүй мó? Бүжигчин, жүжигчин. Үгүй, бөөрөө сансрын нисгэгч. Болно гэж анх тэгжсэн. Одоо цагдаа болно гэж тэгж байгаа юм чинь. Би яагаад бүжигчин, жүжигчин? Өөр чинь ямар мэрэгчлээ төвлөө? Ер нь бүгднийг яагаад сурч болохгүй гэж? Болно л доо. Гэхдээ амьдрал дээр нэг л мэрэгчл сонгох хэрэгтэй. Тэгэхээр би бүжигчин бол илүү тохирох байхаа тий гаргадаа. Тийм ээ. Би л авал жүжигчин болно. За, хоёулаа тэгвэл бүжгээ өргөжлүүлэхгүй бөөрэ бид хоёр зөндөө саад болчлоо. За. За тэгвэл хоёулаа бүжгээ. За тэгье. За. Баруун тишээ, зүүн тишээ, баруун тишээ, зүүн тишээ. Октод та нар ёстой яривхтай юм аа. Би явлаа шүү. Яв. Манайда хоёулаа ч гэсэн явж бүжгээ сурья. За тэгээ. Битээ явлаа шүү. Баяртай. Өстөр байж явж амар юмтай даралж минаас 100 жана өгөөд тэг манай тийм очоод юм уу тэгвэл минаас 50 жана юм чи за чи битгий худлаарэ даарэ нэрээ тэгвэл минаас 10 жана юм чи за чи битгий худлаарэ даар нэрээ тэгвэл минаас нэг жан туслаа гэж итгэжсэн заа чи тэр чанаагаа харсан юм уу хараагүй дээ ихний модын ор нугараад юм аа. Сайн уу? Намайг бөөрө гэдэг. Намайг мөөрө гэдэг. Намайг маргад гэдэг. Чамаа хэн гэдгийг? Бомб баяр гэсэн баха. Бомб баяраа. Харин тий. Баяр. Чи өөрөө хэлдэ. Чамаа хэн гэдгийг? Хөөе. Найзаа. Чи ярьж чаддгүй мүү? Бомб баяр гэдэг. Бомб баяр. Чи эдэн настай? 4 настай. Бөөрө. Энэ хүн өстө чамаас царайлаг юм байна. Надаас уу? Тий. Чи наашаар та. Нэрэ тийм ч юм уу? Гэтэ би бас царайлаг байгаа зү. Тийм байна уу? Бомб баяраа. Тийм байна. За, бомб баяраа. Чи өнөөдөр биднэрт ямар авьяасаа үзүүлэх гээд ирсэн бэ? Чи юу хийж чаддгийг бомб баяраа? Бомб баяраа. Чи шүлэг уншиж чадах уу? Чадам. Тэгвэл шүлэгнээс уншиж өгөөч. Харахлын утаа бэрмсэн малчны гэрт дүүрсэн би хатэрхээр нутга үлгийн минь гэж боддгоо тэнгэр маань суунд гэсэн аси бараг ширтгэд дэлгэр сайхан нутга сэтгэл багтам харахад хүлээж байгаа салхинд үнсэж байгаа юм шиг өршөөлтэй живийн гар хилээдж байгаа юм шиг энэнгүй сайхан гар минь элэг зүрх минь тогтолж осгүй баяр минь улмас минь хоёр нүдэг минь бүрхтэй. Баяр үргий. Яасан гоё шүлэг унштай юм бэ? Энээс өөр чанд чи шүлэг мэдхүү? Мэдэн. За ямар шүлэг? За. Хинти хангай сахныг гэдэг. За. Сонсъё. Хинти хангай саяны өндөр сайхан нуруунд хойд дугийн жимэг болсон айн хөвчийн уулнууд ми шарах намны өргөн их говьор өмнө зугийн манлай болсон нисэн манхан далайнууд юм бол ми төрсөн нутаг Монголын сайхан рон. Гайхалтай. Чи тэгвэл дуу дуулж чадах уу? Дуу Дуудвал чадна. За ямар дуу? Нэг хуруу юу болох вэ? Ирвэхэ биш уул боллоо. Хоёр хуруу юу болох вэ? Нүдний шил боллоо. Дөрвөн хуруу юу болох вэ? Алт болгүй. Шоргойлж боллоо. Дууссан уу? Дуусаагүй байна.
4 5% юм биш үү? үгүй ийм. За уучлаа. Сая тэрэн 3-ыг хэлхий мартсан. За 4 юу болох вэ? Алт боллоо. 5 юу болох вэ? Эрвэхэ боллоо. дуусна уу? Тий, дууссан. За баяр үргээ чи ёстой лаг юм аа. Лаг хөхтэй нөө. Чи англи хэл мэдэх үү? Мэдэн Хүй, тэгвэл ямар англи хэл дээр чи тэгвэл ярьж чадах уу? чадан. За тэгвэл ярь да. Тэгвэл чи 1-ээс 10 тоолоод үзүүлдэ. 1-ээс 10 гэт юм болтой. 15 юм байлгүй. За чи зүгээр англиар мэддэг үгээ ярьж байгаа. Ааха. За Би мэдгүй юм биш. Баяраа. Чи тэгвэл ямар амьтанд илүү дуртай юм бэ? Бараа. Тий. ямар аа? Бар. Бар да. Бар гэдэг чи ямар амьтан байдаг вүлээ? Бар Том билүү, жижиг билүү? том. За Хоёроос жоохон хүчтэй. бид хоёроос хүчтэй. Ард хоёрыг идэх болов Баяраа. Хоёрыг идэхгүй шүү дээ. Хүй, барсан тэгэд Монголд байдгүй гэсэн үү? Тийм байхгүй. Тэгэд хаана идэгий? Өөр газар юм. Өөр газараа эндээс бүр хол уу? Тий. Хөөе, тэгвэл ч бас гайгүй юм байна. Монголд бол байна штэ. Чон бол бит хоёрыг иднэ. Чон ч бас манга тийм томоос том жүдтэй амтан байдаг байхгүй юу? Бас араатай амтан. Би чоныг ярьсан чинь бүр айчлаа. Хөөе, тэр чам чи мах иддэг. Тий харин мах иддэг байхгүй юу? Тэгээ бит хоёр айгаад идэг юм аа. Тий. Бид гурав мууранд очиод нэг имэн хаал өгч байхгүй юу да. За, Муур та хоёрыг идэхгүй шүү дээ. Зүгээр хаал л иддэг. Тэр чинь манай лагерийн уурд байдаг шүү дээ. Өөр газар. Тэгээд нэг хөрхөдөө амтанд нэг имэн хаал өгөхдөө гэд хийсэн шүү дээ. Тийм үү? Зүгээр нөгөө танихгүй мууранд чи хоол өгсөн юм уу? Үгүй ээ, таньдаг муурд юм. Таньдаг муур юм уу? Чи амьтанд ижээ дуртай юм Баяраа. Тий. Муур тэгэд ямар хүн амтан байна? Муур бол хазаадаггүй, та хоёрыг бас хазаадаггүй, хүмүүсүүдийг хазаадаггүй сайн муур байхгүй юу? Ерөөсөө ингээд өсөөд байж идэг байхгүй юу? Тэгээд нэг хүний ирэхээр хоолоо өгдөг байхгүй юу? Тэгээд ингээд хоолыг буцаагаад иддэг шүү. Тэгвэл би муурнаас яах шаардлагагүй юм биш үү? Димээ бөрөө. Тийм байна. Би бол муурнаас амар айдсан шүү дээ Баяраа. Тий. Тэгтээ би хань айдаггүй шүү. Хүүх ямар мундаг юм бэ? Чи тэгвэл бас мундаг зоригтой юм байна. Тий. Баяраа. Бид өөр ямар амтан бит хоёрыг идэх бол Чи мэдгүй. Бид хоёр тэлээд өгөөч төхөө. Амар том бар. Дэлхийгээс том бар шүү. бар уу? Бар л идэх үү? Өөр ямар нэгэн хараатай амтан мэдэх үү? Бидэн Ямар? нөгөө ингээд Би нэг амт хэлчих үү? Тэр нь За, хүнэг гэдэг шүү. Баяраа. Баавга гэдэг амтан байдэн шүү дээ. Тий. Баавга бид хоёрыг идэх болов. Идэхгүй шүү. Нэг хоол байхгүй болохоор хоолгүй нэг өвсөн хоол иддэг шүү. баавга юу? Тий. та хоёрыг идэх нэг юм байгаа заяа. Тэр нь ирвэс. Ирвэсээ. Хаана үдий? Монголд байдаг. Бүрөө. Тэгвэл хоёлаа ирвэснээс айж явах юм шүү. Тийм байна. Өөр ямар амтан байдаг юм болоо? Баяраа чи бит хоёрыг заахгүй болвол хоёроо мэдэхгүй байна. Ирвэс гэдэг нь уулын Арай тэр мэддэг шүү. тий. Уулын орой дээрээ хүй тэгвэл мөөрө хоёлоо хамаагүй уул руу гарч болохгүй байх шүү. Бүрөө. Чи уул руу гарах их дуртай шүү. Харин тийм бэ. Баяраа энэ бөөрөд хэлээрээ.
үүлэн дээр нэг амтан байдаг аа. Нэг шууян. За. Тэр нь ширээ юу? Биш ээ. Бүр дээр нисдэг нь доошоо хөөрдөггүй юм. Тэр нь налуучин унсий. Тэгээд өвдөд эмнэлгэд байсан. Rainbow Dash. Би тэрийг Монголоос хараагүй англиар сонссон шүү дээ. Тэр англи хэлэн дээр байдаг. Англи дөө? Тий. Англид Rainbow Dash гэдэг нэртэй амтан байдаг гэж үү? Тий. Бид хоёрч Монголоос гарахгүй болохоор Монголд байгаа амар амтнуудаас л айсан дээрдээ тийм ээ? Тий. Rainbow Dash гэдэг чинь нэгэ сонсон бах юм. Rainbow Dash гэж яг ямар амт байдаг вүлээ? Rainbow Dash. Rainbow Dash. Мөн үү? Аха. Бомбайра өөр ямар амт байдаг вүлээ? Rainbow Dash чинь олуулаа байдаг үсттэй. Тий. Бас ингээд Rarity байдаг шүү дээ. Rarity. За өөр. Rarity ингээд нисдэг байхгүй юу? Rarity ингээд далавчгүйсэн чи далавчтай болсон шүү дээ одоо. Тийм үү? Тийм. Далавч нь хурагцсан юм уу? Тийм. Аль хэдийн далавчаа холдсон шүү дээ. Аа. Бомбайра. Тэгвэл бөөрөө бид хоёр далавч урах болоо. Хоёр чи амтын юм чи яаж далавч урах уу? Хөөе, гинт ийчэд гарч ирээл мөрөө бөөрөө хоёрт далавч өглөө гэх ингээд бид хоёр далавчтай болоод нисдүүл яах вэ? Бомбайра. Тэгээд нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Нүглөө юу гэдэг дуутай шүү дээ. Юу? Ямар амтан бэ гэвэл ямар амтан ийм дуутай вэ гэвэл ингээд нэг би хань юу үдчихсэн байхгүй юу? Нөгөө Rainbow Dash гэдэг кино дээр нэг юм үдчихсэн байхгүй юу? Тийм юм. Тэгээд тэгсэн юу юм? Нөгөө ингээд нүглөө юу гэд дуутай тийм дуу байдгийн тэрэнд чинь. Тийм үү? Чи тэр дууг нь мэдхүү? Мэдэн шүү дээ. Тэгвэл чи нэг бит хоёрыг заагаад өгөөч. Нүглөө юу гэж байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Би бицхан одоо мэр тар надад нүглөөдөг ойлгоосон хадл явдал өгжөөлтөө өгөөмөр сайхан сэдхээ үнэнч баг өчөрхөг сайхан сэвэлдэглээ хуваалцахад амар хаан гэдэг юм. Аа, Бомбайра. Чи нохоноос айдгүй. Би энэ бүх амтангуудаас айд юм шиг байна. Би нохоноос айдгүй шүү дээ. Нохоо ингээд нэг хоол өгөөч гэд дуурдаг. Тэгээд бас нохоо чинь өөр амтан нохоо чинь яс иддэг шүү дээ. Тэгэхээр ясаа хийгээд тэгээд яс өгөхөд болоо. Тэгээд л болно шүү дээ. хөөе, нөгөө нэг зарим хүмүүс байж тээ. Нөгөө хөөрхийн нохоо хөөрхийн муурыг ингээд зодоод идэх шүү дээ. Чи тэр хүүхдүүдэд юу хандаж нэг үг хэлээж хамаагүй хөөрхийн амьтыг зодож болохгүй шүү гэдгийг. Бас нав тэнгэр дээр үүлэн дээр хожууд нь сар болж тэгээд умтаад тэгээд өглөө басангууд нь харин дэлгэрсэн байдаг шүү дээ. Тэгтээ ингээд жаргацсан байсан болохоор сараад таардаг шүү дээ. Одоо нь айгүй гоё гэрэлтдэг юм билээ. Шүн болохоор гэрэлтэд. Шүн болохоор уу? Тий, бас сар байдаг. Сар нь бас гэрэлтдэг шүү дээ. Тийм үү? Бөөрөө бид хоёрын хөдөө гэр тас зөндөө олон од сар харагддаг тий бөөрөө. Тий. Чи од тоолж ирсэн үү? Тий. Ти хэдэн ширхэг од байдаг юм бэ? 2, 3, 4, 5 байдгийн байлээ. Гэхдээ тэнгэрт чи олон од байдаг шүү дээ. Тий. 6 од тийм ээ. Тэнгэрт 6-аас ч илүү од байдаг шүү дээ. 10 од байдаг тийм ээ. 10. Хөөе. Чи юу штэ? Бид хоёр шиг ярддаг ийм туулнууд харж ирсэн үү? Харж ийсэн. Хөөе, Харж ийсэн. хаана? Бүр тэнгэр дээр үлээ. Тэгээд тэр харийг авахт
хүрдэггүй ялээ. Тэгээд би карампараараа хоёр дээрүүд дийсэн байхгүй юу? Тэр ингээд сарыг авна гэд бодсон шүү дээ. Чи нөгөө үдсэн хүүхэлдэйгээ яриад байгаа мó? Тий, харин тий. Тийм биш тий. Хүүхэлдэй дээр тэгээд бит хоёр шиг ярьдаг амт зөндөө байна уу? Тий. Тэгтээ манай машинаас амьтнууд үзүүлээд байх юм надад. Тийм үү? Тий. Бит хоёр ингэж ярьж байгаа нь чам таалагдж гин үү? Тий. Чи бит хоёрыг найзаа болгож авах уу? Авна шүү. За. Тэгвэл одоо ингэж гурлаа бүр сайн найзууд боллоо шүү. Маргаад дөрүүлээ. Манай ээж тэн цугаа тэгээд дүүтэйгээ хам тавьж ирсэн шүү дээ. Тийм үү? Үчи дүүтэй юм уу? Тий, дүүтэй. Дүү чи хэдэн настай? Дүүн нэг настай шүү дээ. Дүүн одоохондоо нэг том болоогүй байхгүй юу над шиг. Чи дүүгээ сайн асардаг уу? Үгүй ээ, хардаг гэж. Хардаг. Чи дүүгээ яаж хардгийг? Ингээд дүүгээ хөөрхөнгээд ахаа бас хайрлж хүндлэх хэрэгтэй гэсэн шүү дээ. Хөөе. Чи тэгээ дүүдээ ахыгаа хайрлаж хүндлэх хэрэгтэй гэж бас заадаг юм уу? Тий. Чи ч гэсэн лаг ах юм биш үү? Мундаг ах уу шүү дээ. Хоёроо чимээгүй чи би нэг юм хэлээд тийхүү. За. Хөөе, чи ерэн дүүгээ харж байхдаа гэрээ цэвэрлэдэг үү? Цэвэрлэг. Тэр энэ сайн хөхөд байна те? Тий. Чи өөр дуу мэдхүү? Мэдэн. Ямар дуу? Эрхмээргэ эмч тамжа думтнаяа дугар зайсан чихчи бүүвэ гэдэг. Ингээд Дуусна уу? дууссан. Чийчтэй цэцэрлэг дээрээстэй зөндөө олон доош шүлэг сурд юм байна да тий. Харин тий. Чи тэгвэл дүүгээ жоохон том болохоор наадуулаа бүгдийг зааж өгөөрэй заа юу? За. Сувда алхаж ярьдаг болвол сувда жоохон болохоор юу ч мэдгүй ярьж чадахгүй болсон шүү дээ. Тийм үү? Бид хоёр ч гэсэн нэг настай шүү дээ. Тий. Гэхдээ бид хоёр ярьж чаддаг байгаа зү. Тий. Бид хоёр штэ ид чи дээр гинт ингээ хүний хэлээр ярьдаг болсон байхгүй юу? Тийм үү? Тий. Баяра. Бит хоёр одоо чи чинь 4 настай гэсэн тий. Тий. Бит хоёр одоо 4 нас хүрээд чам шиг мундаг болж чадах болов? Чадна шүү дээ. Хоолоо сайн үдээд үгүй идээд бүр том болно шүү дээ. Тийм үү? Бүрөө тэгвэл хоолоосаа идэх хэрэгтэй байна да тий. Тийм байна. Аав ээжигээ хоолоо сайн идээд байвал бүр өндөр болоод аав ээжигээ өндөр болно шүү дээ. Тийм байна. Чи тэгвэл хоолоосаа иддэг юм байна те? Тий. Тэгээд ийм том болсон юм байна штэ. Хөөе. Манай ээж нь ингээд манай аавд ээжид ингээд айгүй гоё хоол хийж өгдөг шүү дээ. Тийм үү? Тий. Хар гойм хийж өгдөг шүү дээ. Хар гоймоо. Тий. Тэр намттай юу? Тий. Чи иддэг үү? Иддэг шүү Тэгвэл бит хоёр дараа нэг идэж болох уу? дээ. Идэж болно шүү дээ. Йоо, баярлалаа Бамбаяра. Зүгээр. Чистэ мундаг юм байна Бамбаяра. Хөөе. Нэрээ надад шүлэг уншсан чинь надад нэг бэлэг өгч шүү дээ. Хин? Нэг хүний. Тийм үү? Тий. Надад шүлгээ уншсанд баялаа гэд тэгээд бэлэг өгсөн шүү дээ. Гоё юм аа. Хөөе, Бамбаяра чи надаас асуух ямар нэг юм байна уу? Байна. За. Юу асуумаар вэ? Би хэн тоглоомороо сайн тоглодог шүү дээ. Цурагт үзвэл нүдэн өвдөн ойрхоноос үзвэл За. тэгвэл болохгүй. Ойрхоноос үзвэл нүдэн өвдөхгүй сайн болно. Тэгэхээр ойрхоноос үзэх хэрэгтэй. Холоос юм биш үү? Тий. Зурагтаа холоос үзэх хэрэгтэй юм байна. Ойрхоноос үзэх юм бол нүд өвдөх юм байна те? Тий. Бамбаяра. Чи нөгөө утаас илүү утаас үздэг үү? Үздэг. Үзээд дуусахаараа тэгэхээр нүдэн ингээд олтноос үзвэл болохгүй. Бас уцаа хайрхноос үзэн. Утаас юу нь бас Хөөе. Бамбаяра. Хідүүлээ танаад очиж хар гой мэдгүү. тий
Тэгэл та гиз амир өсчихсэн юугаасаа. Тхүү бом баяраа. Тэгвэл манай юу хийн штт. Манай ээж зөндөө хоол өгдөг штт. Тэгвэл ээж чинь зөндөө хоолой харгаа юм уу? Очиж идэх тхүү ээжээс ч. Тэг. Би 2 хар гомь идэн шүү. За. Тэгвэл явах уу? За тэг явъя. За өнөөдрийн минь бичлэгээр ирсэн бомб баяртаа баярлаа. Баярлаа баяраа. Өнөөдөр их сонирхолтой байлаа тий? Тий. За одоо бүгдээрээ бом баярах уу явцгаая. Тгий.